Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөг оюу толгойн гүний урхад ажиллалаа. Оюу толгой компани 2022 онд гүний урхаг нээж өнгөрсөн онд 124 дахь өдөр буулгуурын тэтгэлгээгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50% нэмэгдэн зэсийн баяжмлын үйлдвэрлэл өссөн байна. 2028-аас 2030 онд гүний болон ил урхагаас жил дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17 мянган цахилгаан автомобиль үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн 4 дахь том зэсийн урхаа болох юм а. Оюу толгой төслийн хүрээнд 2010 оноос хойш Монгол улсад нийтдээ 15.8 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд улсын төсөвт 3.3 тэрбум долларын татвар төлсөн гэж надад бас хэлсэн. Мөн сүүлийн жилүүдэд бас хувь нийлүүлэгчтэй харилцан ашигтай хамтын ажиллагаа үр дүнд манай ард түмний баялаг бол оюу толгойгоос хүртэх үр өгөөж ноогдох ашиг бас нэмэгдэж байгаа талаар бас надад илтгэсэн. Аливаа томоохон үйлдвэр бүтээн байгуулалт нь бас бусад салбар бизнес эрхлэгчдийг дэмждэг байх ийм учиртай байдаг. Оюу толгой компани 2024 оны байдлаар дотоодын 750 гаруй аж ахуйн нэгж бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллаж байгааг бас надад хэлсэн. Оюу толгойдоос олборлж байгаа зэс ногоо хөгжүүлэлд Монгол улсын оруулж байгаа хувь нэмэр бол өндөрөө. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхийд дахинд салхин сенс захилгаан тээврийн хэрэгсэл сэргээгдэх эрчим хүчний дэд үтсийн амин чухал орчинд тооцогдож байгаа. Өдөрт 17 мянган цахилгаан автомобиль үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн 4 дахь томоохон зэсийн урхаа болох зорилттой ажиллаж байна. Бид Өмнөд говийн гүний урхаан институт байгуулж уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай дотоод гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор хэрлэн тоон төслийг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хөлөмжийн хийх тэлэх зорилт тавин ажиллаж байна. 1300 м-ийн гүнд дэлхийд сэргийлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн Монгол залуус гадаадын мэргэжилтүүдэд ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Энэ бүтээн байгуулалтаа уул уурхайн салбарт сайн жишг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэллээ. Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа. Дэлхийд тэргүүлэх өндөр технологийн нэвтрүүлэн аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олонний хүч хөдөлмөр хүчин зүтгэл юм а. Ил уурхаагаас нэг хоногт 100 орчим мянган тонн, дад уурхаагаас 95 орчим мянган тонн хөдрийг олборлж баяжуулаад экспортод гаргаж байгаа. Тэгээд ер нь ойрын жилүүддээ бол жилдээ 500 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх юм ойрын төлөвлөгөөтэй. За мөн алтны олборлтыг бас нэлээдгүй дагаж нэмэгдэхээр төлөвтэй байгаа. Бол хоёр үндсэн чиглэлээр хамтран ажиллах болсон жишгийг байгуулсан байдаг юм а. За үүний 60% нийт тарих 100 сая модны 60%-ийг бодитоор тарих буюу дорооцсон газар болон уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлууд, дорооцсон ог нөхөн сэргээх цөлжтэй тэмдэх чиглэлүүдээр тарьж ургуулах асуудлаас гадна үлдсэн 40% бол оюун салбарт нийт шаардлагатай байгаа. Техникийн болон хүний чадварыг бэхжүүлэх салбарын хөрөнгө оруулалтанд бол төвцүүлэх хэлбэрээр хийнэ гэсэн ийм сан байна. За үүнийхээ хүрээнд бол гүйцэтгэлийн ажиллагаа хийж яваад энэ 24 оны 12 дугаар сарын байдлаар аваад үзэхэд нийт бол 1.3 сая модыг тарьсан бодитоор тарих буюу өндөр тогтсон газруудад байгалийн орчныг сэргээх чиглэлд бол тарьсан байна. Rio Tinto Group оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2010 оноос хойш 12 их найт төгрөгийн татвар төлжээ. 2024 оны 4-р улиралд 1000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж 1 их найт төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Өмнөд аймагт гэхэд 2010 оноос хойш 4.9 их найт төгрөгийн бараа үйлчлэгээ авч 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн хамбогдын хөгжлийг дэмжих хурцгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна. Оюу толгой компанид 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97% нь монголчууд, үүнээс 25% нь Өмнөд аймгийн иргэд, нийт ажилчдын 23% нь эмэгтэйчүүд, эх 10 жилийн тоог 50% хүрэхээр төлөвлөжээ.